За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэнд хүргэе. За өнөөдөр Midjourney хичээлийнхэн 2011 дээр за writing prompt буюу бичгийн сануулга гэдэг үзэн. За энэ бичгийн сануулга бол бид нэг текст дээр prompt оруулахлаар ерөөхдөө утсан байгаа шүү дээ, тийм ээ. За яг энийг бол дахиад хатаад үзчихье. Тэгээс дэлгэрэнгүй бас нэг зарим нэг заагдаагүй юмнууд бас энд орсон байна. За бичгийн сануулга маань ерөөхдөө writing prompt гэдэг дотроо prompt-ууд гэж сануулгууд тийм ээ. За тэгээд describe хийх буюу одоо дүрслэх. За no command за энийг бид үзсэн тийм ээ. За image prompt зургийн линк оруулаад тэрнээсээ онцлог зураг аваад авах. За тэгээ мөн олон сануулгуудыг нэг доор өгөх. За remix буюу одоо дахин нөгөө шинжилээд ингээд дахин уншуулад өөр зургуудыг гаргаж авах. За тэгээд энэ short буюу энийг бас бид нар ярьсан тийм ээ. Нөгөө айгуу урт юм description буюу одоо урт юм сануулга одоо өгөөд ингээд богинохон болгуулад ингээд аваад тэгээд айгуу олон 4-5 одоо тийм ээ богинохоос prompt-уудыг аваад ингээд дахиж үзээд өөрийнхөө хүссэн зураг гаргаж авах талаар ярилцсан ба. За тэгээ яг энэ эднээс ихэнх нь ярьсан. Гэхдээ яг давтаад ингээд ер нь жоохон товчлоо явчих тийм ээ. За 2011 дээр бол бичгийн сануулга гэдэг. За ер нь бол prompt гэдэг маань бид нар юу үг юм бэ гэхээр зураг гүйцэтгэхийн тулд энэ Midjourney bot-той нөгөө тайлбар хийж байгаа энэ богино текст үгнүүд байгаа шүү дээ тийм ээ. Энийг бол prompt буюу сануулга гэж нэлээд байгаа. За би ихлэ prompt гэж явж байгаад одоо бол сануулга гэж орчуулсан байгаа монголоор нь. За mid bot-ны сануулга дах үг хэллэгийн өгөгдөлтөнд харьцуулаад дараа нь дүрс үүсгэхэд ашигладаг энэ токен гэж нэрлэгддэг юм жижиг скүүдтэй байдаг. Тэгэхээр таны энэ юунуудыг бас жижиг скүүдэд хуваагаад тэгээд яг нь энэ боловсруулсан сануулга маань бидний хүссэн одоо өрмөц сэтгэл татам зургийг гаргахад тусалдаг байна. За үндсэн prompt нь бол яадаг вэ гэхээр зүгээр ганц нэг үг байж болно. За эсвэл яг нь emoji шиг бас энгийн зүйлс байж болно гэдэг чинь тийм ээ. За жишээ нь бол одоо бид нар өмнө зөндөө яасан шүү дээ тийм ээ. Калифорний цэцэг гэдэг ингээд цэцэг гаргаж өгдөг тийм ээ. Энэ бол үндсэн ерөөсөө ганцхан текст дээр өгч байгаа хамгийн гол prompt хана тийм ээ. За сануулга за нэг ингэж сануулга хийх зөвлөгөө хичээлээр гэдэг юм уу? Зөвлөмж гэдэг tip гэж ярьдаг шүү дээ тийм ээ. За Midjourney таны харахыг хүсэж байгаа зүйлүүд дүрслсэн энгийн богино үг хэлэхээр хамгийн сайн ажилтдаг байна тийм ээ. Тэгэхээр нэх урт айгүй урт юм бас бичгээд орно. Яг гол санаагаа ингээд бичиж өгчих юм бол яг нь илүү одоо яг таны хүссэн зургийг гаргаж өгнө гэсэн. Жишээ нь одоо энэ болохоор айгүй урт юм бичсэн баахгүй надад одоо ингээд харандагаар зурсан Калифорни цэцэг. За тэгээ энэ гоё юм bright гэгээ өнгөтэй тэгээд оранж өнгөтэй дададаг харандагаар зурсан юм шиг гэл ингээд айгүй урт юм ингэж бичиж байгаа аахгүй. Тэгэхээр оронд шууд зүгээр л bright orange California poppies за тэгээ өнгийн харандагаа зурсан одоо тийм ээ тийм California poppies яна уу гэл ерөөсөө энийг л ингээд бичиж өгчөнгүүд яг энэ юу гаргаж өгнө тийм ээ. За энийг би яг бас яаж бичсэн байгаа жишээ нь одоо энэ дээр гаргаж өгөөгүй байна. За энэ дээр ясан сэтлөө. За би энэ дээр харагдах. За энэ тийм ээ bright orange California poppies гэдэг ингээд шууд нэг юм харандагаа зурсан poppies гаргаж өгч штэ тийм ээ. За дараагийнх нь за арай агшин шатны буюу advanced тийм ээ prompt-ууд байна. За advanced prompt-ууд нь болохоор юу яадаг эхлээд нэг зургийнхаа хүсэж байгаа зургаа оруулаад зургийн линкийг оруулаад тэгээд дараа нь текстээ оруулаад тэгээд дараа нь параметруудаа нэмдэг байна. Тийм ерөөс ийм 3 бүтцээр явдаг. Тэгэхээр энэ агшин шатны юм оруулах гэж байгаа бол эхлээд хүсэж байгаа зургийн линкийг өгнө. За тэгээд дараа нь текстээ бичнэ. Тэгээд яхна параметр бичнэ тийм ээ. За би энэ дээр нөгөө зураг оруулах тал дээр би бас сайн нөгөө юу яаж үзсэн баггүй. За тэрийгээ та нартаас үзүүлчихье. За одоо чинь за энэ дээр үзсэн ч болж байна. За энэ дээр ингэсэн байгаа би нөгөө энэ дээр нөгөө нэг энэ одоо барны зургийг оруулаад тийм ээ. За тэгээд энийг энэ юу нэ ойд явж байгаа одоо жөнгөл гэдэг чинь нөгөө битүү ойд явж байгаа ямар ойд гэдэг лээ ширэнгэн ойд явж байгаа арслан гэдэг энэ зургийг өгсөн баггүй. Тэгээ яг энэ дээр эхлээд нөгөө зургаа бид нар нөгөө инженеэс ингээд компьютерээс ингээд оруулж штэ тийм ээ. Ингээд зургаа оруулчихна. За тэгээд энийхээ линкийг авахтаа шууд энэний дараад copy image гэдэг ингээд арчин тийм ээ. За тэгэхээр бид нар нөгөө нэг одоо энэ маань ерөөхдөө бол ингэж ажиллаж байгаа шүү дээ. За тэгэхээр
энэ дээр жишээ нь одоо зураг оруулахын тулд за ингээд линк авчин тийм үү copy image гээд за тэгээд эхлээд зураг оруулчихна. За тэгээд нөгөө текстээ бичнэ гэсэн үг багхгүй. За энэ болохоор энэ дээр монголоор хэлчихлээ. Энэ жөнгөл явж байгаа. Target тийм ээ. За ингээд зурангууд яах нь энэ маань шууд энэ зургийг маань одоо ингээд гаргаад өгчихнэ гэсэн. За энэ яхаа түрүүн зурсан болохоор дахиад адилхан зураг байх л та. За дараа нь би нэг энэ охины зургийг бас оруулаад сургуулийнхаа өмнө зогсож байгаа гэдгсэн чинь энэ гурав нь бол нэг холигтой болсонгүй. За энэ нь бол нэлээд сургуулийнхаа өмнө зогсож байгаа энэ охины зургийг бас ингэж явуулсан. За тэгэхээр яах вэ гэхээр эхлээд нэг компьютер руугаа юу вэ? Зургийг нөгөө юу лугаа оруулчихж байгаа тэгээ ингэчиж болно. За эсвэл нөгөө бид нар энэчнээс ингээд одоо би энэ зургийг авсан баггүй. Тэгээ энэ зургийн линкийг авчиж болно. За одоо шинэ энэчнээс бид нэг өөр зургийг сонгоё л да. За нэг хөөрхөн зураг авчихлаа яах. За энэ хоёрын зургийг авахдаа ингээд эхлээд дарна заяа. Тэгчээ баруун тавчаа дараад энийгээ биш open in the new tab гэдэг ингээд нээчин заяа. Бүр ингээд нэг шинэ браузер дээр ингээд шинэ нээгээд за тэгжээж энэ copy image address гэж энийг авааш. Тэр өөр интернет дээр байгаа ямар ч зургийг яах нь бид нар их усрол болгож ашиглаж болно гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бид нар одоо яах вэ гэхээр энэ дээр зураг орууллаа. Линк оруулчихын тийм үү. За тэгээд энэ front of school энэс сургуулийнхаа хаалган дээр зогсож байгаа гэж биччихээ тийм ээ. За dancing энэ бүжиглж ашиг байна тийм ээ. За dancing in front of school entrance гэдэг. За ингээд зурчих. За тэгэнгүүт бидэрт ямар зураг гар. За нүүд гаршлан юм маань зураг бол ерөнхийдөө бас гоё зураг гарч ирсэн байна. Энэ бол одоо жишээ нь за нүүрэн дээр аягүй их тийм юу өгсөн байна. Энд дээр нүүрэн аягүй тод гарсан байна. За энэ бас гоё зураг байна. Энэ гоё зураг байна. Тэгээд тэгэхээр зургаа оруулаад тэгээд нөгөө шингэнд явж байгаа гэдэг текстээ оруулчих юм бол яах нь ингээд явчих болно. За Discord дээр гэсэндээ бас адилхан шүү дээ. Бид тэгэхээр юу байгаа зургаа оруулж чаад за жишээ нь одоо за энэ дээр би нэг бас хийсэн байгаа байхгүй юу? Одоо энэ сургууль энэ дээр бас ингэж хийсэн. Тэгэхээр бид нөгөө зураг яаж оруулах вэ гэдэг юм ингээд нөгөө нэг энэ дээр оруулчих шүү дээ тийм ээ. Аплод гэж зураг оруулчих. Тэгээ оруулсан зургийнхаа энийгээ ингэж татчихад имиж гэдэг ингээд авчих шиг заяа. За бид нар өөр зураг энэ дээр оруулж үзье. Аплод. За энэ мөртөө Монгол хүүхний зураг юм тийм ээ. За эхлээд энийг ингээд оруулсан заяа. За тэгэнгүүт энэ зураг маань ингээд ороод ирнэ. За тэгэнгүүт энийгээ дарж агаад баруун маусныхаа баруун тавчиг дараад copy image address гээд за тэгээд чиний юу ч нөө image гэдэг командаа бас ашиглаж шүү дээ тийм ээ. Discord дээр бол энэ командаа ашиглана. Юун дээр бол ашиглахгүй. За энэ болохоор за энэ хаана гэдэг чөө. За энэ front of Монгол гэрээ өмнө гэдэг чи тийм ээ. Монгол гэрээ бас ч чадна уу юу? За Монгол гэрээ өмнө гэдэг. За энэ style 5.2 сонгогдсон байна. Style row гэдэг маань ерөнхийдөө нөгөө жоохон бодолтой хувийнхаа айл багтдаг шүү дээ тийм ээ. За version 5.2 сонгосон байна. За энэ энэ дээр болохоор компьютер дээр төрний зураг маань хэр болсон бэ? За энэ хараа нот гэж бас хөөрхөн зурсан байна. Сургуулийнхаа хаалганы өмнө бүжиглж байгаа хоёр охин хүүхдгээд тийм яг л зурсан байна. Энэ хоёроос дайжгүй, энэ хоёр дайжгүй. За энийг хоёр охин болгоцсон байна. За энэ дээр бас л жоохон өөр гарсан байна тийм ээ. За ямар ч гэсэн нэг морьтой. За энэ морь бол хөл мөлийн гисний шилдээр зурсан. За энэ ингээд эхлээд турч чадахгүй. За эндээс бол миний хувьд энэ зураг хоёр дахь зураг, за дөрөв дахь зураг нь бас зүгээр дайжгүй зурсан байна. За тэгэхээр ямар ч гэсэн яах нь энэ хүний нэг сайн танихгүй байна. За тэгээд сургууль мартал нэг хүний хоёр хүн болгож зурсан байна. Эрэгтэй эмэгтэй болгож зурсан. Тэгэхээр янз янзын юугаар зурсан байна. Тэгэхээр бид нар энэ тайлбараа аягүй сайн бичээгүй учраас зөвхөн яах нь Монгол гэрээ өмнө гэдэг нэг зургийг харж байгаа нэг юм хүн зурж гисэн байна. Тэгээд энэ Монгол гэр мэ энэ бол Монгол гэрч байхгүй байц тийм ээ.
За тэгэхээр ямар нэгэн зургийг бол яг нь эхлээд их усүр болохтой бол яг нь эхлээд зургийн линк оруулна. Дараа нь нөгөө юугаар бичиж штэ тийм ээ, энэ текстээ оруулна. Тэгээд дараа нь яг нь энэ маань өөрөө нөгөө бидний параметрууд нь явж байгаа штэ. Параметр гэж зөндөө юм байгаа штэ тийм ээ. Тэрийг артаас нь оруулна гэсэн үг. За энэ ингээд ерөнхийдөө явчлаа. За зургийн сануулга гэдэг 3 эхлээд зургийн ханса линкийг дараа нь текстээ бичин дараа нь параметр оруулна. За сануулгын талаарх тэмдэглэл гэ. За яг энэ дээр болохоор жоохон анхаарах юмнуудын төлөө юу бичсэн байлээ. За үг айгу үгний сонголт айгу чухал байдаг тийм ээ. За том энтер гэж бичгээс илүү бүр айгу асар том энтер гэж бичих юм бол илүү сайн ойлгодог гэдгсэн байсан. За мөн одоо тоогоо айгу точно хэлэхгүй бол муурнууд гэдэг чинь олон муурнууд гэдгээс хэдэн муур гэдэг чинь бас мэдэхгүй учраас яг хэдэн ширхэг муур зурх гэж байгаа. 3 муурч гэдэг юм уу те. Тиймэрхүү маягаар сайн тодорхой хэлүүлэх зүгээр гэсэн. За хүсээгүй зүйлээ биш хүссэн зүйл дээр илүү төвлөрөөрэй гэсэн санаа хэлж илээ. За энэ дээр болохоор ерөнхийдөө бол сануулгын энгийн байж болно гэдэг чинь. За богийн сануулгууд нь Midjourney-гийн өгдмөл дефолттой тулгуурлаад тодорхойгүй нарийн шин зүйлийг өөрснөө цаанаасаа бүтээлчээр ингээд бүгэлждэг юм аа гэдэг чаа тийм ээ. Тийм болохоор яг хүсэж байгаа юм бол маш яг үнэхээр хүсэж байгаа элементүүд аягүй сайн тодорхой бичих хэрэгтэй шүү гэсэн юм хэлжсэн. За тэгээ эднэртээр маш сайн анхаараарай тийм ээ. Ямар сэдвийн, ямар төрлийн, ямар орчинд байхын дэлгдүүлэг өнгө тийм ээ. За mood. За тэгээд нөгөө нэг чинь зохиолын нэг жилээ composition гэдэг лөө. За тэр мэрийгээ сайн оруулж өгөөрэй гэдгсэн байсан. За энийг өмнө ярьсан байгаа тийм ээ. За дүрслэх буюу describe гэдэг юм маань нөгөө зургаа оруулчаад энийг дүрслээд өгөөч гэж хэлэх байхгүй. За тэгэхээр бид нөгөө нэг зургаа оруулчаад тэгээд энийг describe гэдэг зургаа оруулна. За тэгэнгүүт энийг нөгөө бид нарт хичнээн энэ зураг тэгсэн байна гэж бид нар дүрсэлж өгөх юм байна тийм ээ. За тэгээд тэр дүрсэн дөрвөн дүрслэлээсээ бид нар зураг бас бүтээж болно гэсэн үг байна. За жишээ нь одоо би энэ чинь яг хөдөлөө үзээ би нэг өмнө хийж үзээгүй дээр нь хийжсэн мартцсан байна. Гэхдээ describe гэчээд за тэгээд ингэ зураг оруулах юм байна. За энэ дээр нь бид нөгөө морьтой энийг дүрслүүлээ тийм ээ. За ингээд өгөнгүүт энэ зургийн маань за мэлээ удах юм шиг байна. За одоо уншиж байна. За одоо ингээд энэ маань application didn't respond гинэ. Одоо гарч ирж байна. За одоо бидэрт ингээд нэг 4 янзын юу бичиж байгаа хөөд Монгол эмэгтэй ингээд үндэсний хувцастай да гэж бичсэн байна. Энд дээр нь болохоор Монгол эмэгтэй үндэсний хувцастай хедресийн толгойн гоёл маялтай да гэдэг иймэрхүү юм биччихсэн байна. За энэ болохоор бас л ингээд нэлээд өргөн яасан байна. За тэгээ бүгдийг яг нь бид нар юу ячиж болно. Энийг дахиад копи дэж аваад за яг бид нар энэ чи 4 байна тийм ээ. За 4-өөр бид нар юу яая гэд зураг авъя гэд хүзээ тийм ээ. Тэгэхээр за энэ дээр нь бид нар дээр нь параметруудыг нэмж болно. За энэ нь цаанаас тохируулсан болохоор 5.2 стайлер байна. За өөр дээр нь бид бас хэмжээг өгөх аспект гэдэг хэмжээгээ өгчөж болно шүү дээ тийм ээ. AR нь 2-ыг харсан 3 гэж хоёр босоо зураг байвал болж энэ цаа ингээд хэдийг сонгочлоо биднээсээ нэг сонгосноо гэсэн мартчихлаа. За юу гэсэн нэг за энэ босоо зураг гаргаж өгч байна. За тэгээ бидний нөгөө нэг энэ тайлбар дээр үндэслээд эмэгтэй traditional хувцастай. За энэ дээр бол гоё зураг гаргаж өгч байна дээс. Тэжгүй тийм ээ. За тэгэхээр нөгөө нэг бид нарт ийм 4 янзын description өгж байгаа аахгүй. Тэгээ энэ description-аас бид нар сонгоод дээр нь бас нэг янз бүрийн параметруудад бас юмнуудад бид нар сая энэ дөрөвдгийг сонгосон шүү дээ. Тэгээ дөрөв нь ингээд синхронтой болсон маа зэнийг гаргасан гэдэг. За тэгээ энэ надад бол энэ Монгол эмэгтэй гэхэд бол бас жоохон уур цаатар матлаа юм шиг л болсон байна. Гэхдээ ямар ч ясна төхүүлэл зурсан байна тийм ээ. За иймэрхүү маягаар яг нь describe гэсэн командыг ашигладаг бахнэ. За энийг ингээд ашиглаад зураг зурчих болно. За энэ үгүй командын талаар бид нар өмнө зөндөө ярьсан тийм ээ. За үгүй гэж no командыг ашиглах юм чинь одоо энэ зургийг ингээд зурулчаа дараа нь энэ дотор жимс оруулахгүй гэхэд no fruits гэдэг оруулангууд жимс ороогүй байх чийдэ тийм ээ. За ер нь бол don't гэдэг үгийг битгий ашиглаарай гэдгсэн мэсэн тийм ээ. If doubt юм уу
without эсвэл don't гэдэг үгтэй ашиглаад энэ хоёрыг юу ч ойлгоод өгсөн тийм ээ. Тэгэхээр бити зураг нэмэрэг гэх юм бол жимс нэмэрэг гэх юм бол нэмцдэг байгаа байхгүй. Тэгэхээр одоо чинь эхлээд энэ зургийг зурсан байна тийм ээ. За энэ чинь энэ ард нь энэ. За одоо эхлээд энэ жимс зургийг зурсан байгаа. За энэ дээр нь болохоор бити жимс нэмэрэг нь бүр олон жимс нэмэрэг гэдэг ойлгоцтой тийм ээ. За ийм болохоор за чинь энэ дээр no sky гэдэг юм бол тэнгэр байхгүй ч юм уу эсвэл no jimс одоо ямар нэгэн хүнч байхгүй морь байхгүй ч гэх юм уу тиймэрхүү маягаар энийг ашиглаж болох юм байна тийм ээ. За одоо чинь сая энэ дээр хэдүүлээ морьгүй зураг гэж юу яа л та. За вэд үрийг ашиглаж тийм ээ. No horse гэдэг доотлолт нь аль нь яач. За морьгүй зураг зурж өгнө үгүй харъя. За ер нь бол морьгүй зураг зурж ашиг байна да. За энэ морьгүй нэг юм тийм ээ одоо баатрын юм ч юм аа тийм хөндөө. Тэгэхээр морийг бас оруулах зурж болж байна тийм ээ. За төгсгөө аминд нь оруулаад ингэж зурж болж байна. За энэ no command гэдэг бид жишээн дээр ажиллачлаа. За зургийн сануулга бид нар зөндөө сая ярьсан шүү дээ тийм ээ. Линк яаж оруулах вэ гэдэг өөр компьютер дээр байгаа одоо шинэ бид нар сая энэ explore гэдэг энэ хүмүүсийн янз бүрийн зурнууд аа шүү дээ энэ дотор ч хүмүүсийн зурсан зурнууд тийм ээ. Тэгэнгүүт бид нар энэчнээс нөгөө яг нэг зургийн линкийг авахтаа одоо таалагдсан зургийнхаа линкийг авахтаа энийгээ баруун тавчаад дараад open new tab гэж аваад тэгээд тэгж аваад яг энэ copy image гэдэг энэ инглиш юу аавш. За энийг бид дахиад хэлчихээ үзүүлчихье. За өөрчн цаашаа яваа. За тэгээд атаас нь текстээр бичил нөгөө параметр оруулаад зураг авчихна. За тэгээд энийг яаж нөгөө сая би энэ үзүүлсэн шүү дээ тийм ээ. Яаж нөгөө Discord дээр яаж imagine гэж жаал нөгөө линк оруулаад тэгээд яваа зурчихсан тийм ээ. За дараах нь олон сануулгын. За энийг бас бид нар хамгийн анхны хичээл дээр ярьсан байгаа. За энэ дээр бол ингээд хоёр өгнүүд нь ингээд хоорондоо нийлсэн байх юм бол ингээд тийш нэг утгагаа ойлгочтой. Тэр нь чинь туслаа утга шүү гэдгийг яг та энэ хоёр цэгэн одоо энэ хоёр цэг шүү дээ тийм ээ. Давхар цэг одоо давхар цэгээр бол яг нэг тусгаарлаг байна тийм ээ. За энэ дээр нь болохоор сансын онгоц гэдэг чингүүд нэг юм сансын онгоц юм яач зурж байгаа хгүй. Тэгэхээр сансарт байгаа ship гэдэг чинь хөлөг онгоц гэсэн үг шүү дээ. Юу н онгоц гэсэн үг л дээ. За тэгэхээр сансарт байгаа онгоц гэдэг хоёрын тусгаарлсан гол сансын тусдаа ship нь буюу онгоцны тусдаа гэдэг нь ингээд сансар зураад сансар дотор ингээд зөв хөлөг онгоц зурж байгаа юм шиг ингээд зурчих чинь тийм ээ. Тэгэхээр энэ хоёр маань тусдаа юм шүү гэдэг нь бол ингээд шаардлага байна. За ер нь бол яг энэ олон сануулгын алаараа 1 2 3 4 5 за өдөр ажилладаг тийм ээ. За тэгээ энэ мэдээлэл энэ мэдээлэл хаагдаас нь бас яг нь бид нар параметруудаа нэмж болно гэдэг чинь. За энэ дээр өөрчлөлт авсан байсан. Cheesecake гэдэг нэг cheesecake гэж манай монголчууд cheesecake гэдэг байх тийм. За cheesecake-ний зураг гэдэг энэ cheesecake cheese гэж cake painting гэдэг тусна яваа. Дараа нь гурван салгасан байна тийм ээ. Тэгэхээр 3 өөр зураг гарч ирж байгаа. За ер нь бол яг аль нь илүү нөгөө нэг энэ зурган дээр ач холбогдолтой вэ гэдгийг нөгөө яг жоохон хүчтэй болохын тулд тоо утгуудыг авдаг юм лээ. За чинь бол энэ дээр нь space гэж тийм ээ. Одоо space дээр нь хоёр цэгэн зургаас нь хаад хоёрын тоо тавьчихж байгаа байхгүй. Тэгээ ship гэдэгэнгүүт ship нь бол одоо энэ space нь бол яг нь ship-нээс 2 дахин илүү ач холбогдолтой гэсэн санааг харуулж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг нь space-ийн илүү зураг жишээтэй тийм ээ. За энийг сая ерөнхийдөө энэ дээр харуулсан байна. За яг энэ space ship хоёр нь бол тустай шүү гэдэг энэ зургийг хоёр тусдан зурсан байна тийм үү. За энэ дээр болохоор space-ний илүү ач холбогдол гол одоо space дээр нь илүү анхаараарай гэдгсэн чинь space дээр нь хоёрын тоо тавьсан чинь нөх хөлөг онгоц нь баг харагдахгүй тэр цаана тэгээд нэг сансрын зураг нь илүү юм болчихж байгаа ч тийм ээ. За ийм шүү маягтай байна. За дараа нөгөө энэ жингээ нөгөө нэг бас яг нь яаж
тоон утгууд дээр энэ одоо жинлэг энэ жин гэж хэлээд байгаа байхгүй юу. Тоонууд маань ямар утга авч болохыг харуулсан байна. За ер нь бол тоо тавиагүй хоёлаа нэг гэсэн утгаар авах нь шүү дээ тийм ээ. Хоёр зураас одоо space ship гэж тавьчих юм бол чинь space нэг ship нэг л гэсэн утгатай байхгүй юу. За энийг эсвэл 2 гэх юм бол адилхан жинтэй гэсэн 100 гэсэн ч гэсэн адилхан байхгүй юу. За эсвэл энэ нь болохоор cheese нь 2, cake нь 1 гэх юм бол cheese дээр нь 2 утга авна. За энэ дээр энийг бас өөр тоо утгаар тийм ээ 4 2 гэсэн утгаар зарцуулж болж байна. 50 100 гэсэн утгаар тавьцуулж болж байна тийм ээ. Яг адилхан гэсэн. За энэ дээр нь болохоор space cheese pentagon адилхан нэг гэсэн юутай. За эсвэл 2 гэсэн юм утгуудыг 3 энэ жин нь бол адилхан гэсэн багхгүй. За ингэж харуулдаг байна. Энэ тануудыг ингэж ашиглаж болно. За ер нь бол 1 2 3 гэж авчаад бас болж байгаа байхгүй тийм ээ. 2 1 4 1 ч гэдэг юм уу. За хүсгээгүй элементүүдэд арилгахтаа туслахын тулд бид бас энэ сөрөг жинг бас ашигладаг гэж хэлжсэн тийм ээ. За энэ дээр чинь хасах 0.5 гэдэг ийм утга тавьчих чинь тийм нөгөө параметрууд хоёр юм маань ерөнхийдөө яатсан маш чинь одоо энэ дээр энэ веб үлээ улаан өнгө ороогүй шүү гэдгсэн байна тийм үү. За улаан өнгө нь хасах 0.5 гэдгсэн байх юм бол одоо нөгөө нэг юу нэг гэсэн утга байхгүй тийм нийлээд хасах 0.2 чинь нийлээд тэр юу одоо нийлбэр нь бол яг нэмэх утга авчиж байгаа гэсэн үг. Тийм болохоор одоо ингэж бичих нөө командтай ингэж бичих хоёр яг адилхан шүү гэсэн CMS гэдэг нь адилхан гэсэн үг тийм ээ. За ингэж хэлсэн байна. За remix гэдэг. За remix гэдэг маань ерөнхийдөө нөө дахиж уншуулах гэсэн үг шүү дээ. Одоо remix гэдэг маань энэ байна. Rerun гэдэг маань ингээд одоо ингээд энэ чинь дахиж энийг уншуулах гэж байгаа байхгүй. Тэгээ тэр дээр нь бид нар янз бүрийн параметрыг нэмээд submit хий. Энийг бол нөгөө remix хийж гэж байгаа. За энэ бол яг энэ бол дөрвөлнгийн ингээд remix чинь. Энэ V1, V2, V3-ын дарах юм бол тус нь энэ дөрвөн зургийг 1 2 3 4-г тус нь remix юм гэсэн. За remix ажиллуулах дээр нь бол яг ингээд нөгөө settings-д дараад settings дээр энэ remix гэдэг модыг бол дандаа асуулттай байх хэрэгтэй. Тэгэх юм бол яг дараа нь энэ зургуудаа дахин өөрчлөлт уншуулад иж болох байхгүй. Энийг ингээд унтраачих юм бол бид одоо яг тийм боломжгүй болчихно гэсэн. Тэгэхээр энийг дандаа асуулттай орхиор гэж хэлэх байна. За эсвэл нөгөө prefer remix гэдэг бас яг командаар бас нэг зохицуулж болно. За эсвэл сая шиг нөгөө яг settings рүүгээ ороод сая шиг нөгөө remix модаас чинь тийм ээ. За тэгэх юм бол бид нар дахин нөгөө зургуудыг дахиад уншуулад иж болно гэсэн үг ахна шүү дээ тийм ээ. За тэгээ сая нөгөө remix гэдэг дахиад уншуулахаар чинь сая нөгөө энэ чинь нөгөө юу гарч ирж байгаа шүү дээ. Сая энэ дөрвөлжин одоо ингээд дахиж уншаа мó дахиж өөрчлөх юм уу яах юм гэж асууж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар параметр нэмж болно үг текстүүдэд засаж болно тийм ээ. Тэгээд дахиад уншуулна гэсэн үг байна. За жишээ нь одоо эхлээд бол нэг ийм уншуулсан байна. Дараа нь ингээд энийг line art гэдэг line art stack pumpkin гэдэг дээр нь энийг дахиж өөрчилж уншуулсан байна. Stack of pumpkin юу өөрчилсөн байна? Хасах тест гэсэн байна тийм үү? За энэ болохоор balloon animate shape ямар stack of pumpkin гэх ингээд энэ дээр нэг юу болгон дээр remix болгон дээр нэг солиод байгаа хгүй. Тэгэнгүүт өөр юм яах нь зургуудыг бидэд гаргаж өгч штэ. За энэ дээр бас нэг юм хэлсэн байсан. Одоо нэг өөр ингээд нэг өөр хувилбар дээр гаргасан зургуудаа тийм ээ тэр дараагийнхын хувилбарлуу энэ remix хийхэд бол жоохон алдаа гардаг шүү. Яг гэх юм өмнөх юунууд дээр тийм ээ юунууд байгаагүй одоо юу гэдвүлээ өөр утгууд нь байгаагүй үед бол байсан болохоор тийм ээ тэрийг авч ажиллахгүй гэж магадгүй гэсэн. За энийг харчи. Та remix гормыг ашиглаж байхдаа параметр нэмэх эсвэл хасаж болно. За энийг бид нар мэдж байгаа тийм ээ. Гэхдээ та хүчинтэй параметрийн хослыг ашиглах ёстой шүү гэдэг чинь. Тэгэхээр нөгөө өөр хувилбарууд дээр өөр параметрууд байсан гэсэн үг аахгүй. Жишээ нь одоо энэ illustrated stack of pumpkin гэдэг энэ шүү. Энэ болохоор version 3 буюу одоо бүр нэлээд дээр үеийн юугаач тэгээ стайл нь ингээ stylize нь 10,000 гэсэн байна тийм үү. За тэгтэл дараагийнхыг энэ чинь version 4 рүү ингээд оруулаад энэ стайл энэ version ингээд өөрчлөөд ингээд үтсэн байна тийм үү. За энэ дээр бол 4 дээр нь болохоор энэ 1000-аас дээш утга бол байхгүй болсон учраас 10,000 гэсэн утгыг бол ойлгохгүй байгаа байхгүй. За тэгэхээр алдаа занаа гэдэг чинь. За
За remix-ийг ашиглах үе зөвхөн өөрчлөлтөнд хөвчлэн нөлөөлдөг параметрууд байна. За эдгээр параметрууд бид нар бүгдээр нь үзсэн шүү дээ, параметрууд хичээлүүд дээр тийм ээ. За мөн параметртэй бид нар энэ aspect ratio буюу зургийнхаа хэмжээг маш их өөрчилж болно. За мөн энэ zoom pan гэдэг энэ хоёрыг бид энэ татах zoom гэж хичээлээр хэлсэн тийм ээ. За pan гэдэг нь болохоор дээш нь доош нь хажууд дээш нь сонгох хэлээд байгаа шүү дээ. За хувилбарын 3 remix гэдэг чинь за энэ дээр бол major-ны 5 ба 6 дугаар хувилбар бол нийжийн хувилбар 5 6-ад та яг нь энэ high variation mode, low variation mode аль нэгийг сонгох боломжтой болсон байгаа гэдэг чинь. За тэгээ энэ болохоор өндөр өөрчлөлт өгөх мод, бага өөрчлөлт өгөх мод гэсэн үг баггүй. Тэгээ өндөр өөрчлөлттэй гормоор илүү хүчтэй өөрч. Зурган дээр чинь маш их хүчтэй өөрчлөлтүүдээ гаргаж өгнө гэсэн үг байна тийм ээ. За одоо чинь энэ high variation mode гэдэг нь одоо дахиж нөгөө remix-ийн гүйцэд хүчтэй энэ зургийг чинь нэлээд өөрчлөн гэсэн үг. Low variation mode-ыг асууж байгаа бол зурж нэг тийм одоо өөрчлөлт багтаа байна гэсэн үг байна тийм ээ. За ерөнхийдөө яг энэ аль нь асаах байх уу гэдгийг та нар бас янз янзаар үзэх хэрэгтэй байгаа байхгүй. За энэ дээр болохоор жишээ авсан байна. Эхлээд бол нэг юм морь зурсан байгаа байхгүй. Тэгээ энийг нөгөө нэг low буюу одоо бага өөрчлөлттэй мод дээр нь тавьж байгаа. Энийг unicorn гэдэг remix хийсэн байна. Unicorn өөрчилсөн байгаа байхгүй. За гэхдээ яг нь subtle гэдэг нэг хүчтэй биш тийм ээ. Одоо бага зэргийн өөрчлөлт хийсэн байна. За энэ байрны бол нэг тийм юу бага энэс яг өмнө жоо өөрчлөсөн байна тийм ээ. За high variation mode гэхдээ энэ unicorn гэдэг чинь unicorn-ийн энэ урдлынхаа нөгөө ерөнтэй маш тийм тод бол энэ дээр unicorn гэсэн чинь ямар ч unicorn-ийн ерөн байхгүй. Тэгэхээр айгүй бага өөрчлөлт гэсэн энэ болохоор их strong хүчтэй өөрчлөлт гэсэн байна тийм ээ. За энэ short-ны талаар бид нар бас ярьсан шүү дээ тийм ээ. За short гэдэг маань айгүй тийм ийм урт тайлбарыг богинохон болгоод тэгээд яг нь түн describe-тай адилхан тийм ээ. Богинохон болгоод өгдөг. Та тэгээд богинохон болгосон юугаар дахиад зургуудыг хийнэ гэсэн. За shorten command таны нөө сануулга буюу одоо хүсэж байгаа бичвэрт чинь дүн шинжилгээ хийгээд тэгээд хамгийн нөлөө бүхий зарим үг нь онцлоод асах шаардлагатай зүйлсүүдийг хасаад ингээд богинохон болгоод өгдөг тийм ээ. За тэгээд тэр богинохон болгосон хувилбаруудаар та дахиад яг нь зураг зургуулна гэсэн. За энэ дээр нэг жишээ авсан байна. Жишээнүүд ингэсэн байгаа. Надад одоо ингээд thank you юу нэ please make надад нэг зураг зураад өгөөч. За зураг зурж өгсөн баярлалаа гэдэг ийм их хэрэггүй мэдээлэл угаасаа хэрэггүй байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр ийм их урт сануулга бичих юм бол энэ чинь энэ таны нөхөж байгаа юмныг чинь ойлгохгүй ингээд яг нэг хэрэгтэй мэдээлэл чинь шал хэрэггүй юм чинь гаргаж өгч магадгүй шүү гэсэн юм хэлж илээ. За жишээ нь одоо энэ дээр за тэгэхээр тийм учраас энэ өөрийнх нь бичсэн одоо жишээ нь одоо та надад ингээд ийм юм гаргаж өгөөч ийм уртын бичиж байгаа байхгүй. За энийгээ гэхдээ бид нар shorten command-аар ингээд shorten гэж бичээд энэ өөрийнх нь бичиж байгаа энэ урт юмаа бичээд явуулчихгоот энэ чинь ийм 4 янз за 5 янзын богинохон бичвэр болгоод өгчдөг байна тийм ээ. За тэгээ энэ яг нь түрүүний describe-тай юм төстэй аазтай тийм ээ. Тэгээ энэ дөрвөөсөө та яг нь хүссэн зураг гаргаж байгаа гэсэн. За энэ 5 янзын командаар яг нь энэ зургуудыг гаргасан байна. 1-р команд, 2-р команд, 3. За тэгээ 4, 5 гэдэг юм 5 дахь команд нь бол ерөнхийдөө яг нь donut юм байна. Ийм tower гэдэг цамхах болсон donut. Тэгээд ийм sprinkleтэй гэсэн нь ерөөсөө энэ л бол ерөнхийдөө амьдралд орхон таны хүссэн юмыг зурж өгсөн байна тийм ээ. Тэгэхээр ийм шал хэрэггүй мэдээллүүдийн бол яг нь энэ shorten command тусгаад өчтдөг байна. За одоо тэгвэл хэдүүлээ энэ shorten command-ыг ашиглаад энийг яг энийг хийж үзье. За биднэрт одоо энэ урт юу байгаа шүү дээ. Урт одоо юу байна тийм үү? Prompt байж байна. За тэгэнгүүт бид нар хэмжээгээр shorten гэдэг энэ command-аа бичээд за энийг би өмнө нь үзүүлсэн билүү яасан би бас мартчихээд байна. За ингээд бидэрт 4-5 янзын одоо юу бичиж өгж байгаа байхгүй юу бичиж өгж байна тийм ээ. За тэрнээс нь бид нар яг нь за эхлээд энэ яг 5 нь болцсон юм чи 5-аар нь яг нь юугаа зурлаа. За Tower of Sprinkles гэж хэлж байна тийм ээ. За энэ дээр нөөр за хэмжээг нь бас Tower юм чинь жоохон юу яачи босоо зургаар зурулчих. AR нь 2-ыг харьцан 3. За ийм параметр өгчээ. За тэгээ энэ маань ерөөхдөө дөрвөлж юм биш юм босоо 2-3-ийн харьцаатай юм зураг гарч өгнө гэсэн үг байна тийм ээ.
энэ маань бас нөгөө биднээс энэ юм дээр гараад яваад байгаа. Энд дээр сайн бидний зурсан нөгөө нэг спринклүүд одоо ингэж зураад өчөж байгаа байхгүй. Тэгээ энэ бол илүү гоё харагдаж байгаа зү тийм ээ. За энэ арийн чинь том харагдаж байна. За энэ болохоор нэг сайн нэг моргүй зураг байна. Энэ бол бас нөгөө монголчууд хүртэл намхан хамаартай ер нь монголчууд хүртэл зураг байна тийм ээ. Монгол эмэгтэй традиционал дресс мэрэстэй гэдэг. За энэ болохоор морьтой эсвэл зураг байна. За ямар ч гэсэн яах нь вэ? Саяын зургнуудаас энэ илүү ингэж Tower of Donut гэдэг донутаар хийсэн цамхаг гэж юм тийм ээ. За энэ бол арай зэжтэйхэн ч юм уу. За тэгээ спринклтэй гэдэг юм спринклүүдийн ингэж ачиж байна тийм ээ. За тэгээ ер нь яхаа хүссэн юм чи ерөнхийдөө гоё зурж өгч байгаа. За тэгээд иймэрхүү энэ бол бидний нөгөө нэг юу хичээл маань бичгийн сануулга дотор байгаа энэ юмнуудыг бүгдийг бид ингээд ярилцлаа. За тэгээ маргааш хичээлдээ бүгдээр энэ өөрийнхөө зурган дээр хэрхэн ажиллах вэ гэдгийг ярилцах байгаа. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа.